Эрүүл мэндийн яам, глобал сангийн дэмжлэгтэй доох сүрьегийн төсөл, Монголын сүрьеэд тэмцэх нийгэмлэг. Сүрье өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Сайн байцгаана уу найзуудаа? Өнөөдөр анхмаа бид хоёр та бүхэнд сүрье өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар танилцуулнаа. Сүрье өвчнөөс сэргийлэх өвөрмөц болон өвөрмөц бус аргууд байдаг. Өвөрмөц арга нь BCG вакцин юм. BCG вакцин гэдэг нь сүрьегийн эсрэг дархлаа тогтоох чадвартай хүчийг нь сулруулсан амьд нян агуулсан бэлтгэл юм. BCG вакциныг шинээр төрсөн яраа хүүхдэд 1-2 хоногийн дотор тарьдаг. Хүүхдийг вакцинд хамруулснаар тэднийг үхэлд хүргэх аюултай сүрьегийн хүнд хэлбэрүүдээс 90 хүртэлх хувиар хамгаалдаг шүү. Сүрьегийн вакцин хийлгэсэн хүүхдүүдийн зарим нь хоол тэжээлийн дутагдал болон биеийн эсэргүүцэл суларснаас сүрьегээр өвчилж болох боловч ийм тохиолдолд хөнгөн хэлбэрийн сүрьегээр өвчилдөг болохоор вакцин маш сайн сэргийлэлт юм. Сүрье өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Эрүүл хүмүүс нь өвдөггүй байхыг хичээгээрэй. Сүрьегээр өвдсөн хүмүүс халдвараа тараахгүй байхыг хичээгээрэй. Үүний тулд хүн бүр дархлаагаа сайн байлгаж, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, ажил амралтаа зохицуулж ядрахгүй байхын дээр орчноо цэвэр байлгаарай. Хоол унд дутмаг байх, сэтгэл санааны хямралд орох, ядрах, халдварт болон халдварт ус өвчнөөр өвчлөх зэрэг нь биеийн эсэргүүцэл сулрах шалтгаан болдог. Ялангуяа хүний дархлал хомсдлын вирус нь бие махбодын дархлын тогтолцоог гэмтээж аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болгодог. Бас бага насны хүүхдүүдийн дархлын тогтолцоо ихэвчлэн сул байдаг нь аливаа өвчнөд өвтөмтгий болгодгийг анхаараарай. Бас анги танхим, өрөө тасалгаанда байнга агаар салхи нар оруулж агаарай. Ханиаж найтахдаа ам хамраа дарж олон хүнтэй газар амны хаалт зүүж хөвшөөрэй. Хорт зуршлаас татгалзаарай. Хэрвээ танаа гэрт чиний найз нөхдүүдийн чинь дунд халдвартай, сүрьеэтэй хүн байвал эсвэл чи халдвартай сүрьегээр өвчилсөн бол эмчилгээгээ бүрэн төгс хийлгэж, ханиаж найтахдаа ам хамраа дарж, амны хаал тогтмол зүүж хөвшөөрэй. Мөн гэр бүлийн гишүүдэд урьдчилан сэргийлэх үзлэх заавал хамруулаарай. Ингэснээр өөрийгөө болон гэр бүлийн ойр дотны бусад хүмүүсээ сүрьегийн халдвар авснаа эрт илрүүлэх, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх болон бусдад халдвар тараахгүй байхаар сэргийлж чадна. Хэрв сүрьегээр өвчилсөн байж болзошгүй байгаа бол харьяа өрх, тосгон, сумын эмнэлэг, сүрьегийн диспансерт болон бидэнд хандаарай. Найзуудаа сүрье өвчнөөс хамтдаа сэргийлье. Анхааралтай сонссонд баярлалаа.